Сайн уу Библи. Яаковын түүх 3. Хараанд байх Яаков. Эхлэл 31-р бүлэг 1-ээс 3-р ишлэл. Бетэлд бурхандаа уулзсан Яаков ээж Ребекагийн төрсөн нутаг Хараанд очив. Яг тэр үед тэнд нэгэн худаг байсан бөгөөд Яаков энэ газарт нагц хагийнхаа охин Рахельтай уулзаж анхны харцаар татагдаж орхив. Яаков нагц ах Лабанд өөрийгөө энэ газарт хэрхэн ирэх болсон бэ гэдгийг бүгдийг хэлэхэд Лабан Яаковыг ойлгож байна гэсэн шиг "Чи бол үнэхээр миний гэр бүл" гэж хэлдэг. Харин дотроо зугтаж ирсэн Яаковыг ашиглах бодолтой байв. Яаков Рахельтэй гэрлэхийн төлөө 7 жилийн турш нагц ахынхаа гэрт ажиллахаар болдог. Тухайн үед эр хүн эхнэр авахын тулд энэ зүгөх ёстой байсан бөгөөд 7 жилийн турш тэр гэрт ажилласан хөлсөө инж болгон өгч байна гэсэн утгатай юм. 7 жил гэхээр Лабаны хувьд татгалзах аргагүй сайхан санал байсан. Тэгэж Яаков Рахелийг хайрлсан сэтгэлээр 7 жилийг хитгэн өдөр мэд санаж ажил хийсэн. 7 жил өнгөрч Рахельтэй гэрлэх гэтэл Лабан түүнийг Рахельтэй биш, харин түүний эгч Леатай гэрлүүлэв. Яаков үүнийг мэдээд уурлахад энэ тосгонд дүү нэгчээсээ төрүүлж гэрлэх ёсгүй бөгөөд дахин 7 жил ажиллавал Рахельтай гэрлүүлнэ гэж хэлдэг. Тэгэж Лабан Яаковыг нөхцөл байдлыг нь ашиглан 14 жил өөртөө ажилуулдаг. Цаг хугацаа өнгөрч Яаковын эхнэрүүд хүүхдүүд төрүүлэв. Яаков Лабанд "Одоо төрсөн нутагтаа буцмаар байна" гэж хэлдэг. Үнэндээ Лабан Яаковаас болж Бурханы өрөөлийг хүртэж өөрийнх нь өмч хөрөнгө нь ариун болсон гэдгийг мэдэж байсан юм. Буцаж явна гэж хэлэх бүрт нь ажил хийсэн хөлсийг нь өгнө гэж хэлээд 10 чудаа болцлыг нь өөрчилж энэ тэр зүйлийг шалтгаан болгож хугацаа алдсан юм. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам Яаковын хонин сүрэг улам өсөж Лабаны хонин сүрэг хорогдож байлаа. Лабаны хөвгүүд нь Яаковын өсөж буй хонин сүргийг хараад эцгийнх нь хонин сүргээс Яаков булааж авсан гэж уурлав. Аюул болох нэ гэдгийг мэдэрсэн Яаков эхнэрүүддээ өнгөрсөн хугацаанд эцэг нь өөрийг нь хэрхэн ашигласныг хэлээд хамтдаа нутаг буцъя гэж хэлдэг. Яаков нутагтаа буцаад 3 хоног өнгөрсний дараа энэ тухай Лабан мэдэв. Лабан 7 хоногийн турш түүний хониос нэхэж очив. Лабан өөрөөс нь нууцаар явсан Яаковт болон охидтой ууралсан ч Бурхан зүүдэнд нь үзэгдээд юу ч тэдэнд хийж болохгүй гэсэн учраас ямар ч хор хөнөөл учруулахгүй гэж хэлээд харин өөрийнх нь гэрт байсан шүтээнийг авч явсан эсхийг асуугаад Яаковын болон гэр бүлийнх нь ачааг нэггүй нэгжиж үздэг. Юу ч гарч ирээгүй учраас Яаков зоригтойгоор хэлв. "Би 20 жилийн турш өдөр нь наранд, шөнө нь даарч бээрэн, тухтай оч унтаж амарч чадалгүй нагц ах таны мал сүргийг хамгаалсан. Тэгсэн ч нагц ах та Бурханы өрөөлөөр өссөн мал сүргийг харсаар байж миний хөлсийг 10 чудаа хассан. Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан хамт байгаагүй бол би гар хоосон буцах байсан ч Бурхан надтай хамт байж өдий зэрэгт хүргэсэн юм." Лабан Яаковын яриаг сонссныхоо дараа Яаковт нэгэн санал тавьдаг. Чулуу овоолж үүнийг нотолгоо болгон бие биендээ муу зүйл хийхгүй гэж. Бурхан бидний аль алийг нь хамгаалах болтугай гэсэн амлалтыг хийдэг. Өнгөрсөн 20 жилийн туршид Яаковт олон бэрхшээл байсан хэдий ч Бурхан хамгаалж хамт байж өгсөн учраас Яаков эсэн мэнд төрсөн нутагтаа буцах болсон юм.